Улсын хурл онц байдал зарлах асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй гэдэг нь нэгэн тодорхой. Учир нь энэ бол утаатай тэмцэх хамгийн зөв шийдэл биш гэнэ. Бидэнд онц байдал зарласан тохиолдолд яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэлэн байдал, хүн хүч, зардал мөнгө гээд урьдчилан тооцоогүй маш олон асуудал байгаа гинэ. Одоогийн бидний нөхцөл байдлын хүрээнд бол онц байдлын төвшин зарлах юм бол бүх хүнийг нүүлгэн шилжүүлэх гэдэг ингээд бид нөгөө түрүү хэлсэн хийх их том юмыг ярих биш. Үнэхээр тэнд хүрлээ гэхэд дараагийн хийгдэх ажил бид бүгдээрээ бэлэн биш байна. Техникийн хувьд, хүн хүчний хувьд, нөөц боломжийн хувьд, адгийн надад нүүлгэн шилжүүлэх гэхэд анхан шатны цэвэр ус өдөр тутмын хангамжийн яаж шийдэх ингээд ийм байгаад байгаа гэдгийг бас хэлье. Улсын хурлын даргын захирамжаар өнгөрсөн сарын 28-ны өдөр улсын хурлаас агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг онц байдал зарлах хэмжээнд агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон үгүй гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. За ер нь үнэхээр ерөнхийлөгчөөс ирүүлсэн тэр санал дүгнэлтэнд одоо дурдсанаар онц байдал тогтоох тийм нөхцөл байдал бодитоор үүссэн байна уугүй юу гэдгийг одоо судалж үзье. Тэгээд санал дүгнэлтээ боловсруулаа, улсын хурлд оруулж танилцуулаа гэсэн чиглэл хөрвүүлсэн. Утаатай тэмцэхэд бодиттой зоригтой шийдэл хэрэгтэй гэдэгт олон нийт санал нэгддэг. Гэхдээ шууд гэр хороололд түүхийн нүрсний хэрэглээг хориглож чадахгүй учраас өөр арга зам илэрхийлэхээс аргагүй. Харин энэ шийдэл нь онц байдал зарлах асуудал мөн үү? Онц байдал зарлах бол эхний шийдэл биш. Энд чинь онц байдал зарлах бол өөрөө эргээд бас манай улсын эдийн засаг, гадаад харилцаа ингээд бусад юмд ямар нөлөөлөх, яаж нөлөөлөх вэ гэдгийг бид нар тооцох хэрэгтэй байхгүй юу? Зүгээр агаарын бохирдол өндөр байгааг л бид нар хөлөмжшөрч байна. Тийм учраас энэ үнийг заавал одоо ингэж одоо онц байдал зарлалаа гэд зүгээр л яг энгийн үгээр хэлэхэд ямар өөрчлөлт гарах вэ? Бид нар тэрийг л тооцох хэрэгтэй. Ямар өөрчлөлт гарах вэ? Онц байдал зарчлаа гэд ямар өөрчлөлт гарах вэ? Улсын хурлын зарим гишүүд онц байдал зарлах хэмжээнд агаарын бохирдол айлрт хүрчихсэн гэдгийг хэлж байгаа. Харин засгийн газар онц байдал зарлах нь утаатай тэмцэх эхний шийдэл биш гэж үзэж байна. За дээрэс нь энэ нөхцөл байдал бид бэлэн биш. Тиймээс энэ асуудлыг их хурл яаран шийдэхгүй гэдэг нь тодорхой боллоо.